За өнөөдрийн засгийн газрын уралдаанаар 5-7 гашуун цугаатын чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх ийм асуудал бол орлоо. За та бүхэн мэдж байгаа 2015 онд 5-7 гашуун цугаатын төмөр зам бол зогссон. Нийт төмөр замд 279 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөн улмаас бол 2015 онд зогссон гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. За засгийн газраас авсан бодлогын хүрээнд бол төмөр замын үйл ажиллагааг бол эрчимжүүлэх энэ бодлогыг бол өнөөдөр боловсруулж засгийн газраар орууллаа. За ер нь бол 5 төмөр замын хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлэх, Монголын төмөр замын оролцоог бол нэмэгдүүлэх. За Монголын 51% хөрөнгө оруулалт бүхий. За Монголын 5-7 гашуун цугаатын төмөр зам 5-7 төмөр зам гэсэн ийм төмөр замын компаниг бол байгуулж энэ төмөр зам дээр бол төмөр замын компани дээр хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлэх. Ингээд цаашаа бол энэ 5 гашуун цугаатын төмөр замыг бол үргэлжлүүлэх гэсэн ийм шийдвэр бол гаргалаа. За хөрөнгө оруулалтыг бол Эрдэнэс 5 толгой компаниас бол оруулахаар бол тогтоолд бол зааж байгаа. Нийтдээ бол нийт компанид оролцооны хувьд бол нэг 17-оос шинэ компани 17-оос 34% хөрөнгө оруулалтыг бол Эрдэнэс 5 толгой бол оруулаад ингээд хамтарсан компани бий болоод явна. За цаашдаа бол мэдээж гадны хөрөнгө оруулалт бол орох нь зайлшгүй. Энэ дээр бол 49% бол гадны хөрөнгө оруулах болцоог бол хангаж ингээд үндсэндээ Монголын хөв бол 51% байхаар энэ төмөр замын компаниг бол байгуулж төмөр замын үйл ажиллагааг эхлүүлэх ийм шийдвэрийг бол гаргалаа. За би түрүүн бас хэлсэн нийт Монголын төмөр замын оруулсан хөрөнгө оруулалт бол 279 сая доллар байгаа. Тэгэхээр бид нийтдээ бол нэг 100-аас 200 гаруй сая долларын хэмжээний хөрөнгө оруулалтыг эхний удаа бол оруулах гэсэн ийм бодлоор бол байж байгаа. За хөрөнгө оруулалтыг бол нүүрсээ урт хугацааны аптек гэрээний үндсэн дээр бол гэрээ хийж нүүрс судалдаалах энэ гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтыг бол босгоно гэсэн ийм бол төсөөллөөр бол энэ цаашаа ажиллахаар шийдвэр гарч байгаа. За тэгэхээр үндсэндээ Эрдэнэс 5 толгой компани IPO босгох, олон улсын зах зээл дээр гаргах ийм үйл ажиллагаа бол явж байгаа. Тэгэхээр Эрдэнэс 5 толгой компани маань энэ Монголын 5-7 гашуун цугаатын төмөр зам компанид хувь нийлүүлж оруулснараа бол цаашдынх нь бол IPO хийхэд бол энэ хөрөнгө оруулалт нь үнэлгээ нь бол нэмэгдэх ийм болцоо бол хангагдж бий болж байна. За бэлтгэл ажлын хүрээнд бол бас Эрдэнэс 5 компани хүрээнд бол IPO хийх ажил бол явагдаж байгаа. Тийм. Энэ бол уулуурхай яамн дээр бол хийж байгаа ажил. Ер нь хөрөнгө оруулалт Эрдэнэс 5 толгой компани энэ төслийн хүрээнд оролцсноороо Эрдэнэс 5 толгой компаниас гаргах IPO-гийн үнэлгээ бол харьцангуй дээшээ өсөх ийм болцоо бол бий болж байгаа.